Оросын холбооны улсаас 116 төгрөгөөр 1 кВт-ийн бүгд найрамд хятадд бол бас 240 төгрөгөөр авч байна. Тэгтэл Оросын холбооны улсаас 103,147 кВт-цаг, Хятадаас 5,849,4 кВт-цаг гэдэг одоо бараг 16 дахин 15-6 дахин бага Хятадаас авч штэ. Тэгтэл тэгээд дээрээс нь дөрвөний усан цахилгаан станцны 32-3 төгрөгөөр нийлүүлдэг юм байна. Тэгээ энэ гурвын нийлбэр чи одоо ягаараа ингээд 199 мянган төгрөг болчтой юм байна. 1 кВт-ийн өртөг. 1 кВт-ийн үн. Энэс бага гармаар байх юм. Ягаад тэгэхээр Оросын холбооноос 116 төгрөгөөр нийлүүлж байгаа шүү дээ. Нэгдүгээр асуулт энэ байна. Хоёр дахь асуудал за тэр тийшээ шугам татах асуудал сая яригдчихлаа. Энэ бүгд найрамд Хятадд тусдаа энэ тариф бууруулах хэлэлцээр хийх гэж байна уу? Энэ 240 гэдэг чинь одоо аль дээр үед миний мэтгэл одоо 2002-3 оны үед одоо хийгдсэн хэлэлцээр гэж ингэж ойлгож байна. Тариф буулгах хэлэлцээр гэж одоо хийгдэж байна уу гэсэн. Ийм хоёр дахь асуулт. Гурав дахь асуудал ер нь цаашдаа яах юм бэ? Ингээд одоо бид нэр ингээд энэ эрчим хүчний юм хараат байдлаараа ингээд нэг яваад байх юм уу яах хэвтэй. Нөгөө яригдээд байдаг нэг Эрдэнэ ховд гол дээр байх Эрдэнэ өрөнгийн усан цахилгаан станцын асуудал юу болсон бэ? Японы талтай хамтарч ажиллаж байгаа үний өртөг өндөр байгаа гэсэн нэг юм яригдээд тэрнээс хойш тагжиг болсон. Олон их хөөсөөр байж болно гэж ингэж ойлгож байгаа. Хятад Японод $250 сая энэ өртөгтэй гэж одоо ингэж ярьдаг байсан гэж би сонсч байсан. Энэ бас боломжууд байна шүү дээ. Энийг ажил болгох чиглэлээр одоо юу хийж байна? Нэгдүгээр, гурав дахь асуудал. Дөрөв дахь асуудал энэ Улаангомын 50 мегаваттын цахилгаан станц гэдэг бас нэг юм яригдаад бас гадна дотны улсуудтай гэрээ хэлцэлгээгээ яваад байсан. Энэ юу болсон бэ? 60 кВт, 60 мегаватт. Тэгэд ер нь энэ баруун бүсийг одоо би ойлгохдоо бол зөв бодлого болоод явах юм бол эрчим хүчний хараат байдлаас гаргахчмаар санагдаад байгаа. Ер нь баруун бүсийн чинь өөрийн хэрэглээ бол 30-аад мегаваттын л юм байлээ шүү дээ. Оргил ачааллын үед 3 аймаг нийлээд. Тэгэхээр завхны нэг хэсэг говалтаатайгаа нийлээд энэ баригдах энэ станцуудыг хийчихснээр бол баруун талдаа бол энэ хараат байдлаас гарчмаар санагдаад байгаа. За энэ Монгол улсын хэрэгцээ бол нэг 1000 мегаватт гэж байгаа. 15,000 мегаваттын одоо зөвшөөрөл олгогдсон байдаг гэж байгаа. Тэгээ энэс одоо яг ажил болох нь хэд байна? Ажил болох нь хэд байна? Энэ ягаад асуугаад байна гэхээр энэ чиглэлд бас тодорхой хөрөнгө оруулж хамтарч ажиллая гэсэн улсууд монголчууд өөрийнхөө хэрэглээнээс 15 дахин илүү одоо хүчин чадлыг бий болгохоор зөвшөөрөл олгоцсон байдаг юм аа гэдэг. Хөрөнгө оруулагч нар энэ дээр бас тийм болгоомжтой хандаж байгаа юмнууд ажиглаад байдаг. Тэгэхээр энэ 15 дахин илүү хүчин чадлаас хэдэн хэрэгжихээр байна? Ийм асуултуудад хариулт өгөөч. За даваасран сайдын микрофоныг өгье. За би зарим нь хариулээд үлдсэний манай ажлын хэсэг нэмчээр. Тэгэхээр эхлээд цаашдаа ер нь яах вэ? Баруун бүсний хараат байдал үргэлжлэх үү? Аль эсвэл одоо хараат бус бол гарах хэмжээнүүдийг авах уу гэдэг юм асуулт тавьж байна. Тэгэхээр Батмөр гишүүний тавьж байгаа асуудал бол зүй ёсны асуудал. Баруун бүст бол ялангуяа одоо усны их хөөсрүүд бол сайн байгаа. Тийм учраас нэн тэргүнд баримталж байгаа одоо яамны бодлого бол ховд гол дээр 2 усан цахилгаан станц, Эрдэнэ бүрэн Тавлтайн гэсэн ийм 2 усан цахилгаан станцыг л одоо нэн тэргүнд барья гэдэг ийм тэргүүлэх ач холбогдлыг өгөөд их хөөсвөр санхүүжүүлэгч эргэлхийлэх энэ ажилд бол бид орцсон байна. 2 жилийн хугацаанд ямар ч байсан багтааж аль нэг нь эхлүүлнэ гэсэн юм төлөвлөгөөтэй байна. За мөн ингээ баруун бүст одоо усан цахилгаан станцын их хөөсвөрүүд бүрдээд мөн хотгон шангийн уурхай дээр бас нэг 60 мегаваттын одоо хятадын хөрөнгө оруулалттай, хувийн хөрөнгө оруулалттай ийм
станц дулааны цахилгаан станц баригдах ийм ажил бас одоо хологдох бүх зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа хавраас эхэлнэ гэдэг ингэ явж байгаа. За мөн Азийн хөгжлийн банкны зээлийн хүрээнд бас тодорхой сэргээтгэгч хүчний их өсрүүд бас яригдаад ингэ явж байгаа. За энэ бүгдийг ингээд нийлүүлээд үзэх юм бол бас баруун бүсийг бол одоо хангалттай дотоод их өсрөөр хангачих юм их өсрүүд бол бүр. За нөгөө талаар энэ их өсрүүдээ бид нэр 400 кВт-ийн шугамар бол төвийн эрчим хүчний системтэй холбох ийм бас чиглэлийг төлөвлөлтийг гаргаад ингэ явж байгаа. За энэ асуудлыг шийдэгдэх юм бол одоо баруун бүс бол Монгол улсынхаа нэгдсэн системд хамрагдаад одоо хараат бусаар ажиллах юм нөхцөл бол бүрднэ. За тэр Монгол улсын хэрэглэнээс 15 дахин одоо зөвшөөрөл олгосон тухай асуудал. Энэ бол яг ер нь бол бид нар өнгөрсөн хугацаанд бодлого төлөвлөлтгүй явж ирсний л одоо нэг тод жишээ юм байна. Тэгээ ялангуяа энэ дэр жишээлбэл наранд одоо 600 мегаватт, салхинд 500 мегаватт гэж юм хизээч байж болохгүй үндэслэхгүй ийм зүйлийг бол өгсөн. Тэгэхээр ажлаа эхлээд бол би энэ нар салхины эрчим хүчний лиценз олголтыг бол түрд бас зогсоосон байна. Угаасаа болохгүй. Жишээлбэл одоо нартай үед нэлээд их эрчим хүч үйлдвэрчид наргүй үед за мөн салхитай үед ихээгийн хэмжээгээр үйлдвэрээ салхи буурахаар мөн багасдаг. Энэ бүх зөрүүг бид нар Оросын холбооны улсаас хангахаас өөр аргагүй болж ирж байгаа. Тийм учраас хараат байдал бол улам нэмэгдэж байна гэсэн үг. Энэ байдлаа харгалзаад бид нар одоо энэ эдгээр зөвшөөрөл олохыг зогсоосон. За хэдэн хэрэгжихгүй гэдэг бол төвөгтэй асуудал. Тийм учраас би энийг бас судал. Ер нь цаашдаа энэ одоо тусгай зөвшөөрлийг олохдоо санхүүгийн баталгаа гаргаж олгожээ гэдэг ийм зүйлийг ийм чиглэлийг өгсөн байна. Тэгэх юм бол энэ асуудал бол цэгцэрнэ. Хэрвээ хийх одоо энэ зөвшөөрөл авчаад ажлаа хийхгүй байх юм бол тэр санхүүгийн баталгаа нь бол улсын орлого болдог байх ийм зохицуултаар л энийг шийднэ. Тэгэхгүй бол хин нэг дуртай нь одоо баахан ийм тусгай зөвшөөрөл авчаал тэрийгээ тэгэл одоо худалдаал аль тодорхой одоо хөрөнгө оруулагч хайгаал ингээ гүйлдэд ийм зүйл бол зогсно. Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол энэ байдал цаашдаа үргэлжилнэ гэж. Тусгай зөвшөөрлийн 8 гэж нэг юм одоо манай чинжилээнд илэрсэн байна шүү дээ. Тийм учраас энэ байдлыг бол одоо таслан зогсоох зорилгоор бид нар